тухайн цаг үед би түүнийг жинхэнэ суперстар болно гэдгийг шууд л мэдэрсэн. Юуны түрүүнд энэ дугаар эхлэхээс өмнө үзэгчдээс хурдхан хөлцөл өчи. Учир нь энэ дугаар дээр маш их хараалын үг хэлэгдэнэ. Энэ галзуурсан залуусын орилох чимээг сонсооч тэд тулааны хүүгээ ухтан авч байна. Тэгэхээр та хараалын үг сонсмооргүй байвал бичлэгээ хурдхан солихыг зөвлөе. Энэ дугаар дээр бүх цаг үеийн топ 10 хүн цохилтын машин, аратан, айдас хүүдээс бас цус нүжтэйгээ холилдсон, жинхэнэ нэр аратан гармон давмгайлсан, үздэг бүх хүмүүсийнхээ цусыг хөөргөж шар усыг нь босгосон, топ 10 орчин үеийн гладиаторуудын тухай ярилцсан. Миний Конортой хийсэн ихний тулаан бол UFC-гээс надад тавьсан ихний сорилт гэж үздэг. Эрлийн элчийг хүртэл цааш нь харуулчихаар хүнд гартай. Тийм ээ. Тэр миний толгойг яг л онсон. Тийм ээ, тэр бол аимхай жижигхэн үт. Хэмрийн сан тавиад ч нэмэргүй. Чөтгөрч оролдож чадхааргүй топ 10 айдас хүйцсийг сонсоход та бэлэн үү? Хэдэн зуун галзуу аратнууд байгаа ч гэсэн тэдний дотроос топ 10-ыг дугаарлсан. Гэхдээ ихэнх их сурвалжууд энэ 10 залуусыг л санал болгосон учраас миний бодож байгаатай ойролцоо очсон жагсаалтыг энэ дугаартаа ашигласан. Гэхдээ энэ бол хизээч хинч санал нийлхээргүй сэдв. Тэгээд тэр дараа нь бүгдийг нэг нэгээр л унгаасан. Би хаач явсан түүний талаар л сонсох болсон. Энэ бол хизээч хинч санал нийлэх боломжгүй сэдв. Энэ дугаарыг үзлээгээд таны бодож байгаатай санал нийлнэ гэсэн үг биш. Таны үзэл бодолтой нийлэхгүй байж болно. Угаасаа ч нийлэхгүй байх. Хизээ та бид нар хоорондоо санал нийлдэг байлаа. Тэр тусмаа тулааны салбарт. Гэхдээ би түүнд хариуг нь барьсан. Тэр дэлхийд ирэх бүх зүйлийг мөнгөөр авч болох юм шиг боддог. Гэхдээ боломжгүй зүйл гэж бас байдаг. Бүгд санал зөрөлдөн, бүгд өөр өөрийн гэсэн шүтэн бишрэгч дэмждэг галзуу тулаанчид тамирчидтай. За ямар ч лээс энэ дугаарын төгсгөл та өөрийнхөө жагсаалтыг комент хэсэгт бичиж оруулаарай. Тэгээд хоёр дахь тулаан дээр юу болохыг та нар харцгаасан. За ингээд эхлэе. Бид биенээ хүн цогцолтонд оруулсан. Тоо тэнцсэн. Энэ бол миний түүнээс өшөөгөө авах хамгийн сүүлийн боломж. Дугаар 10 хар дарсан зүуд камера үлсмэн торон доторх жинхэнэ сүнс чөтгөр айдас хүйдэс UFC холбооны 77 кг жингийн former champion UFC welterweight-ийн түүхэнд хамгийн урт ялагдаагүй цуврал UFC холбоотой гэрээ хийхээс өмнө бүхийг дасгалжуулсан. George St-Pierre-ийн дараа бишураас 2021 он хүртэл 19 энэ форма хадгалсан гэхээр ямар өндөр түвшний сүйтгэгч машин гэдг нь тодорхой. Тийм өндөр нэмэгдээ тухайн цаг үеийн суперстарууд болох Masvidal, Covington, Tyron Woodley, Dos Anjos зэрэг бүгдийг нь зажлахгүй залгисан. Дугаар 9. BG-Pen. Одоо энэ нэрийг сонсоход нэлээд хуучирсан сонсогдно. Гэхдээ тухайн цаг үед хүнд гаруудын нэг байсан жинхэнэ цус сорогч. Conor McGregor-ыг UFC холбооны анхны 2 жингийн авраг гэж боддог олон залуус байдаг. Тэгвэл тийм биш. BG-Pen UFC холбооны 70 болон 77 кг 2 жингийн авраг. Гэхдээ нэгэн зэрэг бүс эзэмсэж байсан гэвэл үгүй. Тэр 2 жинд авраг болж чадсан UFC холбооны 2 дахь тулаанч. Тэр 4 жилийн дотор жижитсу хар бүсэнд хүрсэн. Дээрээс нь жижитсу тэмцээнд төрүүлсэн анхны Америк. Түүний ганган оновчтой цохилтуудын ур чадвар 2000-ад онд яг л эд үеийн Conor McGregor шиг тулааны спортын шин цаг үеийг тодорхойлсон гэж үздэг. 2011 оноос түүний тулааны спортын карьер уналтанд орж эхэлсэн. Мэдээчүүдээ залуу үе цөм зохиод гараад ирэх хугацаа нэгэнтээ болчихсон юмыг хэн өөрчилж чадах билээ. Чансаны дугаар 8-д мөсөн хүн Chuck Liddell UFC холбооны хүнд жингийн формер авраг. Түүний нүдний харц руу хараад л өрсөлдөгчд нь шууд харцаа бууруулдаг. Тийм л аимшигтэй энергитэй чөтгөр. UFC холбооны хамгийн алдартай хүн цохилтын машин одоо ч бүгд түүнийг хүндэлдэг. Яагаад ч юм тулаанчид дотроо хүйтэн энергитэй. Тулаан эхлэхээс өмнө өрсөлдөгчийн сүнсийг сороод авчихдаг. Юу гэх гээд байна гэхлээр тэр хүчтэй энергитэй, сэтгэл зүй өндөр 13 тулаанд ялсны 10 хүнд цохилт гэхлээр л торон доторх жинхэнэ аратан 5 настайтай карата сурч эхэлсэн. Торонд ороод ямар ч айдас мэдэрдэггүй учир түүнийг мөсөн хүн гэж нэрлсэн. UFC холбоог энэ их алдар нэрд хүрэхэд түүний оруулсан хүчин чармаалт асар их. Дугаар 7 Randy Couture. Тэр зүгээр л бусдыг зодох гэж төрсөн хүн. Тэгээд ойлгоход л болоо. UFC холбооны хүнд жингийн 3 удаагийн авраг. UFC холбоонд 2 өөрчинд авраг болсон анхны тулаанч хүнд болон хагас хүнд жин. Энэ 2 жин бол энэ холбооны хувьд хамгийн хүзэлттэй жин. Тийм ээ, тэр хамгийн хэцүү 2 жинд бүгдийнх нь үзгийг өшгөлсөн. Тэгээд ч болоогүй араас нь илдэж хөөсөн. Тухайн 30 нас хүрээ тулаанчид зодог тайлах нь илбэг байдаг бол тэр 33 наснда тулааны спортын карьер эхлүүлж байсан. Тэр тулааны спортод нас хамаагүй харин хүчин чармаалт сэтгэл зүй ямар ч чухал болохыг шууд утгаар нь харуулсан. Дугаар 6 Fedor Emelianenko. Pride гэх тулааны спортын загалмаас эцэг болсон холбооны хүнд жингийн супер үнэмлэхгүй авраг. 4 удаагийн байлдааны самбогийн дэлхийн авраг. 10 жил дараалан ялагдаагүй жинхэнэ цусгүй алуурчин.
Амар амгалан 50 царайтай. Гэхдээ торонд ороод хаалга хаагдахад бүх зүйл эсэргээрээ. Дунд жинт жижигтгэхэр нурууны өндөр, дээрээс нь жингээ хасах гэж хүч энерги барахгүй, шууд л байгаагаараа дивжээрүү өгсөн. Өөрөөсөө хэд дахин илүү булчин маастай Арслан Барсыг ядах юмгүй дуусгана. Тэр бараг эд цаг үедээ Арслантайч бараг торонд орох тухай бодож байсан биз. Тухайн үеийн бүх цаг үеийн оддыг бүгдийг нь замаасаа арчиж хайсан Крокоп, Антонио Родриго, Кевин Рендлман. Тэр шашинд итгэд үнэмшил өндөртэй даруухан залуу. Тэнцэн дуусаад гэр бүлдээ их цаг зарцуулдаг сайн аав, сайн хань, бас сайн найз. Харин тулааны талбарт зүгээр л бөмбөгдөх жонгоц. Дугаар 5. Хабиб Нурмагомедов дийлэх хөгжөөн дэмжигчид түүнийг бүүл иддэг. Яагаад вэ гэхээр тэр хөвтэй тулаандаа дэлхийд номер 1. Дахиад яагаад вэ гэхээр тэр UFC холбоонд нэг ч ялагдaltaгүй амжилттай. Дээрээс нь их тулаандаа өрсөлдөгчөө ноолж ядрааж байгаад ялдаг гэж бүүл иддэг. Юу гэхээр хүн хэрвээ зэрлэг амьтантай торон төгжигдвэл яах вэ? Мэдээж амьд үлдэхийн тулд гартаа тарсан зүйлээ бариад зэвсэг болгон ашиглана. Яг үүнтэй адил тулааны торонд орсон бол хэн нэгэн амьд үлдэхийн тулд өөрийн зэвсгээ ашиглана. Хабибийн тэр зэвсэг бол хөвтэй барилтай. Хүн нохоотой харцалдвал урдаас нь нохоо шиг архираад амаараа хазна гэвэл зүгээр л үлгэр. Яг үүнтэй адил Хабиб бол торон дотор ашиглах зэвсгээ хамгийн зөв сонгосон. Тэр бол түүний хөвтэй ур чадвар, нурууны булчин, юу илүү байна түүнийг ашиглана. 10 жил тасралтгүй бокс тоглосон хүнтэй тулаан дуустал цохилсон гэвэл зүгээр л тэнэглэл. Хүмүүс түүнээс үнийг л хүсдэг. Хабибийн тулааны IQ үүн дээр нэмэгдээд түүний нурууны булчин бол зүгээр л тесрэх бөмбөг. За яах вэ? Тэгээд олон зүйл нушаад яах вэ? Ямар ч л байсан холимог тулааны түүхэндх хамгийн гайхалтай амжилтуудыг энэ залуу эзэмшдэг. Дугаар 4. Demetrius Johnson. Орчин цаг үеийн жинхэнэ супер тулгаанчтай нэг, өөрийн жингээ бүрэн цэвэрлсэн UFC холбоо, бас Азийн хамгийн том холбоо болох One Championship холбоо. Тэр торон дотор зүгээр л бүжиглдэг, сайхнаар хэлбэл шүү дээ. Шууд утгаар нь хэлбэл тэр торон доторх хүйс тэмтрэгч. Яагаад ч юм түүнийг тор руу орох мөчд хайр хүрдэг, бас айдас төрдөг. Түүний ихний цохилтыг мэдэрсэн тулаанч маш их өвддөг. Хоёр дахь цохилтон дээр тулаан дуустдаг. Товчхондоо гэвэл ийм л баруун гарт. UFC анхны хөнгөн жингийн авраг, UFC холбооны түүхэнд хамгийн олон дараалсан аврагын бүсний хамгаалалт, хөнгөн жингийн аврагын тулаанд хамгийн олон ялалт, аврагын тулаанд хамгийн олон хүчил болтын шилдэг гүйцэтгэл. Түүнийг холимог тулааны түүхэнд хамгийн хурдан тулаанчин нэг гэж үздэг. Тиймдээч тулаанууд нь маш хурдан дуустдаг. Яг л хурдлуулсан бичлэг шиг. Түүний чадварлаг бүх ба страйкингийн хослол өрсөлдөгчдөд бодох бас тооцоолох боломж олгодоггүй. 2012 оноос 2018 он хүртэл тэр үеийнхээ бүх өрсөлдөгчийнхөө цусаар хоололсон. UFC холбоо хөнгөн жингийн ангиллыг бүр хаах талаар бодож байсан. Харин тэр энэ жинг аварсан. Эсвэл зүүтгсэн ч юм уу хэлж мэдэхгүй байна. Дугаар 3. Андерсон Силва. Та хүн алз байдаг гэдэгт итгэдэг үү? Тийм ээ. Тэгвэл тэр хүн алз чинь UFC-гийн торон дотор байдаг юм. Мэдээж торон доторх бодит хүн алз хэм бэ гэж захын нисэж байгаа ялаанаас асуухад л Андерсон Силва гэсэн хариултыг нэлээд чанга дугаар өгнө. Түүний UFC дэх карьер 2006-аас 2020 оны хооронд үргэлжилсэн. Харин энэ хугацаанд тэр агуу тулаанчин бэлэгдэл болсон. Тэр UFC-гийн дунд жингийн халташгүй дархан авраг тухайн үедээ өрсөлдөгч олдохгүйд хүрч хагас хүндчинд хэд хэдэн удаа тулаан хийж өөрөөсөө том залуусыг хүртэл үеийн ихэнд л хүн цохилтоор дуусгасан урт мөчтэй хортой аалз. Түүний карьерт хамгийн хүчтэй амжилтууд хэд хэдээрээ дурддагддаг. Гэхдээ зөвхөн рекордууд нь биш, түүний тулааны хэм маяг өрсөлдөгчийг яаж ялах арга барил хамгийн хэрцгий тооцогддог. Rich Franklin хийсэн гайхалтай өвдөг, Forrest Griffin-ийг ганц цохилтоор унгаасан, Alder Chilson хийсэн triangle choke, ер нь дурдаад байвал тулааны ихэнх гүйцэтгэлүүд бүгд л шилдгээр тодорч байсан. Тийм ээ, тэр одоо ч мэрэгжлийн боксд хүч үзээд явж байгаа. Дугаар 2. George St. Pierre. Гүйцэтгэл, бас гүйцэтгэл дээр нэмээд тулааны IQ гэж нэрлэх нь зүйтэй. UFC холбооны алдрын танхим зайлшгүй орох ёстой хүнд гартан UFC-гийн хөнгөн жингийн болон дунд жингийн авраг тулааны спортын түүхэнд ямар ч тулаанч спортын хуучин ба орчин цаг үеийн MMA-ийг төгс холбож чадаагүй. 2006-аас 2013 онд GSP MMA-ийн бүх генерашныг төлөөлж байв. Тэр жилүүдэд тэр төгс байсан. Төгс гэдэг үгний хүчин ч суултна. 15 тулаанаас 14-т нь ялж, үүнээс 12 нь аврагын тулаан байсан. Нэг үе шатн тэр 33 дараалсан раунд ялалт байгуулсан. Тэр Канадын фанатуудын сонирхлыг тесрэлт шиг нэмэгдүүлэх гол шалтгаан байсан бөгөөд дэлхийн MMA-ийн хамгийн том оддын нэг. Түүний тулааны хэм маяг тухайн цаг үедээ хідэн алхам урагш байсан бөгөөд ирээдүгээс ирсэн тулаанч гэж хэлбэл зохино. Тийм ээ, тэр ирээдүгээс ирсэн сүйтгэгч машин. Бүх цаг үеийн шилдэгэ нэгдүгээрт GOAT, монголоор Яма, Greatest of All Time. Тэр бол Yas Jones. Тэр бол UFC холбооны хүнд болон хагас хүнд жингийн авраг, жинхэнэ гангстер. Хүн амьдралдаа өөрийнхөө хамгийн сайн хийж чаддаг зүйлийг олох нь хамгийн саг зүйл байдаг. Тэгвэл тэр түүнийг олсон.
Тийм ээ, тэр торонд бусдыг зодох гэж төрсэн залуу. Тийм ээ, тэр торон тулалдах гэж төрсөн түүхэнд хамгийн залуугаараа UFC-гийн аврагын бүсийг эзэмссэн жинхэнэ яс чөмгтэй залуу, UFC хагас хүнджингийн хамгийн олон ялалт, хамгийн олон аврагын тулааны ялалт, хамгийн олон удаагийн аврагаа хамгаалсан, хамгийн урт ялагдалгүй явсан цуврал гээд жингийнхээ топ бүх амжилтуудыг эзэмшдэг. Тиймдээч хүн бүр түүнийг шилдэг Яма гэдэг. Тэрэндээч тэр цагаан хил аманд орооцолдож дандаа хил ам дагуулна. Хувийн сахлах бат 0, цагаан хил ам гэж байдаг бол тэр хил ам чинь үнэхээр энэ залуу дээр л утгаараа ажиллана. Холбог тулааны ертөнцид ялалт ялагдлын зааг зүүнний үзүүр шиг л нарийн байдаг. Гэвч Джон Джонс 16 жил тулааны талбарт нэг ч өрсөлдөгчдөө ялагдаагүй. Харин тэднийг торон дотор бурханд итгэдэл тарчлаадаг. Түүний цорын гац ялагдал нь 2009 онд Мэтт Хамилт хийсэн хориотой цохилт. Тийм ээ, тэр дүрм зөрчсөн түүний өрсөлдөгч гараа өргүүлж ялаагүй. 2011 онд UFC-гийн хамгийн залуу авраг болсноос хойш Джонс гал руу бензин цадсан мэтэл дүрлэлсэн. Домог болсон олон тулаанчд болох Даниэл Кормер, Rampage Jackson, Lyoto Machida, Peter Belfort, Rashid Evans нарыг бүгдийг нь бут нэргэж цусыг нь сорсон. Тэр зөвхөн ялдаггүй сүнсийг нь зайлуулсан. Тэд нарын карьерийг бүр мөсөн сүйтгэсэн, устгаж орхисон. Одоо ч тэр бас энэ тэнд цагаан хил амны бай болоод л явж байгаа. Гисэн хэдий ч торонд орохороо өрсөлдөгчөө цагаан хил амтай хамт тасчин хайдаг ад тус. За ингээд хитрхи хараад бас гудамжны төрлийн үг ашиглаж энэ дугаарыг бэлдсэнд та бүхнээсээ уучлал хүсье. Учир нь UFC тайлбар дээр энэ үгнүүд маш их ашиглагддаг. Зарим үгнүүдийг би Монгол руу бага зэрэг давслаад орчуулчихсан. Гэхдээ энэ үгнүүдийг ашигласан контентыг сонсохоор маш хүчтэй сонсогддог. Гэхдээ англи хэл дээр, монгол хэл дээр ямар сонсогдсныг сайн мэдэхгүй байна. Харин энэ шилдэг топ 10 бүх цаг үеийн тулаанчид таны жигсаалтад таарж байна. Хэрвээ таарж байвал та мэдээж subscribe дараарай, бас лайк товчон дээрээ дараарай. Хэрвээ таарахгүй байвал та бас subscribe дараарай, лайк товчон дээрээ дараарай. Ингээд та өөрийнхөө хувьд жагсаасан өөрийнхөө мэддэг топ 10 тулаанчиг комент хэсэгт бичиж оруулаарай. Тэрэн дээр чи хэдүүлээ ярилцах болно. Ингээд дараагийн цаг дугаар хүртэл түр баяртай. You have one shot on stage, what you got to play? Generic drops for days, still the people rage. Am I not insane? Can you stop and explain why these drops are so lame?